Гомтой бол холбох цаг болсон. Одоо энэ холболтоо хурдан хийгээд эдийн засгаа тамиржуулах зайлшгүй шаардлагатай байгаа. За энэ дээр бол ерөнхий сайд аль болохоор мэдээллүүдээ нээлттэй өгөөд аль болохоор одоо улс төрчлөлтөөс ангид прагматик бодит мэдээллүүдээ өгөөд ингэ явах нь зөв баха. Тэгээ энэ намын бүлгүүд дээр ч гэсэн танилцуулах гэж байгаа нь зөв. Ер нь одоо ингээд нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлтгэгчээр эдийн засгийнхаа потенциалыг яг бодитоор томруулах стратегийнхаа бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр бол бид нар ингээд өнгөрсний алдаа оноо байдаг бах тэрийгээ бас ингээд тодорхой дүгнээд цаашаага хурдтай алах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. За энэ дээр харин хэдэн зүйлийг бас нэг анхааруулж хэлмээр байгаа нь. Нэгдүгээрт энэ цагаан хад чинь 8,000 хүн тэнцээ яг одоо оршин сууж идэг. За 15,000 жолооч байгаа. За яг шууд утгаараа бол 23,000 хүн тэнд амьдарч байна. За 17 км-ийн босоо ингээд сунаж тогтсон ийм одоо суурьшил болцсон байна. За энд нэг гурван чухал асуудал байгаа. Энийг бас энэ яг энэ одоо бомтынхон сэргэлттэй хамтд нь авч явахгүй бол бас болохгүй байна гэж. Нэгдүгээрт нь болохоор энэ 17 км одоо тэр суурьшил байгаа хэсэг чинь өөрөө нөгөө их говийн дархан цааст газрын Б хэсэг юм байна. Тэгэхээр чи нөгөө одоо тэн чинь нөгөө улсын тусгай хамгаалалттай газар гээд тэн чи ямар нэгэн одоо засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж байгуулах боломжгүй. Яг одоо Хамбогд сумын 7 дугаар багийн одоо нутаг дэвсгэр мөртлөө тэнд одоо нөгөө нутаг дэвсгэрийн нэгжийн ажиллагаа байхгүй учраас гэрээд цагтаа байгаа одоо маш гэмт хэрэг зөрчилтэй, маш асуудалтай, эмнэлгийн асуудалтай юм байл. 20 гаруй мянган хүн бодитоогоор амьдраад дундаж аймгийн төвшиг тийм том суурьшмал мөртлөөсөн тэнд хүний эрхийн зөрчил эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маш их зөрчигдөж байгаа. За инхээр яг хөглөөрөө энэ аймгийн зүгээс олон удаа одоо засаг руу бичиг явуулсан юм байлээ. Тэр газрыг нь одоо тэр тусгай хамгаалалттай газараас нь яг хэсэгчилж гаргаад тэгээд тэр газрынхаа одоо баруун хойд зүгт нь бол буцаж сунгаад ингээд нэг юуг нь алдагдуулахгүй хэмжээг нь алдагдуулахгүйгээр ингээд сунгаж. Ингэсэн тохиолдолд тэнцээ бол тодорхой хэмжээгээр энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн одоо бүтэц байгуулад тэнд байгаа эрүүл мэндийн асуудал, тэнд байгаа цагдаагийн асуудал, хууль сахиулах ажлыг зэгцлэх боломжтой юм байна лээ. Тэр энэ бол зайлшгүй асуудал нэг. Хоёрдугаарт яг энэ бомтын иргэн тойронд бол ус байхгүй. Одоогоор 60 км-аас ундны усаа татаж авчирж байгаа. За тэгээд судлаад үзэхлээр бол өөрөөсөө 100 гаруй км Хамбогдоос ус татъя гэдэг ийм асуудалтай. Хятадууд бол цаанаас 100 км-ийн цаанаас ундныхаа усыг ингээ шугам тавьчихсан юм бил. Манад бол ийм асуудал байхгүй. За энэ бол хоёр дахь асуудал. Ер нь бол энэ экологийн асуудалтай. За гуравдугаарт асуудал нь болохоор Хятадын талын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усаа хөрс рүүгээ асгадаг. Тэр нь хөлийн доогуур нэвчээд тэгээд тодорхой хэмжээр юм холоортой ус дээшээгээ гарч ирдэг. Тэнд сая баригдсан сүүлийн 3-4 жилийн хугацаанд баригдсан барилга байгууламжинд ороос ингээ шүүрдэг. Ийм асуудал байгаад байгаа. Тэгэхээр бид нар нөгөө том зургаараа гүүрэн төмөр замын гарцыг холбох тэргээд ингээд эдийн засгаа тамиржуулах гэд нэг талаасаа ингээд маш хурдтай юм ярьж байгаа ч гэсэн нөгөө талаасаа тэнд ажиллаж амьдарч байгаа Монгол хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал, тэнд байгаа экологийн асуудал, усны асуудал эдрийг зохицоор шийдэх нь өөрөө маш том чухал тавигдж байгаа зүйл.